хүний биед ашиггүй 10 төрлийн хоол хүнс. За энэ бол одоо хог новч шиг хоолоо гэж байгаа байхгүй юу. За тийм болохоор энийг л одоо баг шиг хэрэгжилж байгаарэ. За тэгвэл нэгдүгээрт нь бол досон шарцсан одоо хоол хүнс байгаа. За тэр бол ойлгомжтой Монгол хүнд авчилбал тэр досонд бов барцаг шараад байдаг шүү дээ. За эн чинь бол зүрх сусан сүдснээ өвчнийг үүсгэх тэр дос чинь дахин халахтаараа хорт хавдар үүсгэх бодис үүсдэг. Тэгээд тэр дотор бол витамин бүр одоо эвдэлцэн байдаг. Дээрээс нь уургийнх нь хувиралт үүсдэг. Дээрээс нь достой болохдоор дээр нь нүрс устнаа нэгдлэх дотор хүнийг их таргалуулдаг. За энэ бол тийм сайн хоол биш ээ. Энийг одоо нэг жаахан зохистойгоор өөрчлөх нь зүйтэй болов гэж би бодож байна л дээ. За дараад нь бол даршилсан хоол гэж байгаа юм л да. За ногоогээ даршилсан байдаг шүү дээ. Тэр дотор чинь бол нэг бол витамин болоод шимт хичээд нь бүр устчихсан. Дээрээс нь одоо тэр давс ихтэй байдаг тийм ээ. Дээрээс нь одоо яашаа усан гэж хэлж байна шүү дээ. Одоо тэр дутуу адаа зөвтлийн давсаар өндөр байдаг. За энэ бол одоо сайн хоол биш ээ. Энийг бити идж байгаарэ. Тэгээ яг хөө хаяадаа нэг багсаа гэдэгч одоо болохгүй юм юу бол байх вэ. Тэгээд эрүүл мэнд гэдэг бол таны өөрөөс чинь л их шалтгаалan шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах. За тэгээ янз бүр л байж дээ. Утсан мах байна. Одоо энэ дотор одоо хамгийн гол хэрэглээд байдаг чинь одоо кям гэж хэлж байна, тийм ээ. Хуутой чан. За энэ бол одоо 3 их хорт тавдар үүсгэх бодисын нэг одоо дутуу адаад хүчлийн давсаар өндөр байдаг. Тэгээд энэ нь бол одоо муутгыг сэргээлдэг, өнгө оруулдаг одоо чухал үйлдэл үзүүлдэг. За тэгээд энэ нь бол өөр илгэнд одоо бас их дараас их өндөрүүлдэг. За дараад нь бол одоо бисквитийн төрөл. За энийг бол бенган гэж энд юунд хэрэгжилж өр Монголд хэлж байна. Халахад бол одоо энийг цайнаа бичэн юм уу бичэн гэж хэлж байгаа баха. За энэ дотор бол хамгийн гол нь бол энэ дотор олон зүйлийн амтлагч өнгө оруулах бодис тэгээд муу чанарын тос их гэж оруулдаг, энергиэр их өндөр, шимт хичээлээр их дор юм аа. За энийг бас л одоо үргэлж хэрэглэх бол зохишгүй шүү. За тэгээд ундааны төрөл дотор олон зүйл бий. Шихрлэг өндөр байдаг, тэгээд фосфор өндөр байдаг. За тэгээд одоо энэ нь бол одоо хүнийг таргалуулна, одоо хоолнд идэх одоо юм уучих юм бол хоолны хэмжээг багасгах, нэн илүү хүүхдүүд энийг уугаад бол хоолоо сайн иддэггүй юм уу? Одоо тэгээд кальци их хэмжээгээр алдагдуулдаг, тэгээд таргалуулдаг олон талын муутай тал байна шүү дээ. За тийм. За дараад нь авч хэлэх юм бол одоо энэ нар хамб нанжин жууг гэж хэлдэг шүү дээ. Энэ химийн аргаар одоо атаасан жимсүүдийг хэлж байгаа. Дээр үед нар хамб нанжин жууг гэдэг чинь юу гэж юм? Тэр чинь одоо юун дотор зүгийн бал дотор чанжаагаар гаргасан. Одоо зүгийн бал дотор чанаг шийдэж байхгүй шүү дээ. Одоо бол би тэр үйлдвэрт нь очиж л байсан. Тэр үйлдвэр чинь бол нэг тангжин гэдэг одоо тэр одоо юунаас гаргасан юм да бараг л одоо энэ ямар химийн аргаар ч юм уу дээр нь одоо тэр энэ шихэрлэг юуг чинь одоо энэ нишингийн шихэр ч юм уу ямар нэг юмнаас гаргасан юм нэг шингэн яг зүгийн балтай ойролцоо л да тийм юм байдیں۔ Тэр дотор чанжил байдаг байхгүй юу. Тэгээ энэ дотор бол одоо их хэмжээний одоо олон зүйлийн химийн бодисоор барахгүйгээр бас энэ дутуу азот хүчлийн давс. За тэгээд одоо илжирэх муудахыг сэргээлэх бодис тэгэл одоо олон зүйлийн юм оруулж байгаа байхгүй. Тэгээ энэ бол сайн хоол биш ээ гэж байгаа. 10 одоо хог новч шиг хоолнд орж ил байгаа юм. За тэгээд одоо гвантун одоо лаазалсан одоо шил савнд хийсэн одоо төмөр савнд хийсэн хоолуудыг хэлж байгаа юм л да. За эдгээр дотор бол одоо уургийнх нь чанар нь хувирсан шимт хичээлээр дор одоо яг үгүй аргагүй нөхцөлд бол хэрэгжилж болно. За энэ бас сайн хоол биш. Бэлэн хоол одоо олон байдаг шүү дээ. Одоо тэр гурилчил байна, цагаан будаач л байна, олон зүйл байна. Энэ дотор бол их хэмжээний давс байдаг байхгүй юу. За тэгээд энергиэр өндөр, шимт хичээлээр дор тэгэл одоо олон зүйлийн бодис хийсэн байна гэсэн үг ээ. За энэ бас сайн юм биш ээ. Ер нь тэгээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хоол хүнс бол тийм сайн биш шүү дээ. Аргагүй нөхцөлд л идэж хэрэгжилж байгаа болохоос. За тэгээд одоо маруужны төрлийн бодисууд байдаг тийм ээ. Мөсмөлж гэж байна шүү дээ. Тэг хөлдөөсөн одоо мөсмөлж олон зүйлийн мөсмөлж хүүхдүүд идэх дуртай л байдаг л дээ. Тэгээд тэр дотор хамгийн гол нь шүү дээ тос их гэдэг, давс их гэдэг тийм ээ. Ингээд энерги нэх тэгээд одоо бас олон зүйлийн бодисууд холж оруулж байгаа байхгүй. Тэгэхгүй болоо тэр тэр сайхан мөсмөлж юм уу тэр маруужингийг ингээд тэр үнэхээр сүү шихэр хоёрлын бол дорхнол ингээд юу ачих хэвээр шүү дээ. Уусаа алга болчихно шүү дээ. Ингээд маруужингийг ингээд
газар дунагцсан байхын үүсгээс сүүлээр нь баг уус жаалга болдог байхгүй. Тэр дотор хөвсөөлөх ингээд зөөлрүүлэх юм бодисууд их хийдэг байхаа. Тэгээд одоо эдгээр юм хүний биеинд одоо тийм сайн биш байх. За 10 дугаар давчглал одоо бид нарын одоо үргэлж идэх шорлог. За энэ дотор бол бөмбөм бие гэдэг одоо олон зүйлийн одоо ийм хорт хавдрыг үүсгэдэг бас 3 их хорт хавдрыг үүсгэдэг бодисын нэг гэж байгаа байхгүй юу. За ийм зүйлийн бодисууд энэ дотор их байдаг. Нэг шаарсан дахианаагуй 60 тамхитай тэмцэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр их л хортой юм шиг байна шүү дээ. За тэгээд одоо эдгээр чинь бол байна шүү дээ. Тосон хуврээд одоо хорт хавдар үүсгэх бодис үүсчин. Тэр уург нь одоо хэм нүүрсчээд. За тэр нь бол одоо бөөр илгэнд маш их юм уу. За тэгээд энэ хорт хавдар үүсгэх бодистэй. Энэ бол үнэхээр одоо эрүүл мэндийг хохируулдаг хоолын нэг дээ. Тэгээд хаяатаа идэх болохгүй биш болох л байлгүй. Тэгээд тэр одоо энэ чинь певтэй холиод уул энэ хорын одоо тэр спиртэн задлаад биеинд бүр сайн хүргэж өгдөг байхгүй. Тийм болохоор энийг уусныхаа энэ шорлог эзнийхэн дараа харин жимс идвэл харьцангуйгаар витамин С-тэй тэгээд хурдан гадагшилдаг банан идэх юм бол бүр сайн байх. Тэгээд одоо ингэж энэ хорыг бас багцдаг. Хэрвээ певтэй тамхитай холих юм бол тэгээд одоо нин их том аюулл ачирж яах гэсэн үг дээ. За ерөнхийдөө бол эдгээрийг бол эдгээр 10 төрлийн хоолууд бол маш олон төрлийн одоо өвчнүүдийг үүсгдэг маш муу гэж байгаа. Тэгээд ер нь Англи улсын судалгаагаар бол одоо нэг цэг 4 төмөн хүүхдэд бол одоо ингээд судалгаа хийснээр үед бол хэрвээ 3 насныхаа өмнөөс эхлээл ийм одоо хог навшиг хоол идээд байсан хүүхдүүд нь ой тогтоолт оюун ухаан хүртэл муу байдаг гэж байгаа байхгүй. Иймээс одоо бид нар одоо энийг эргэж харж үзэх хэрэгтэй. Нэг илүү хүүхдүүдэд битгий идвэл хүүхдүүд чинь идэх дуртай энэ зүйл юм. 10 зүйлийн одоо энэ хог навшиг хоолыг л одоо багшиг идүүлэх хэрэгтэй. За тэгээд өөрийн гараараа хоолон хийж идэх сайхан юм байхгүй шүү дээ. Энд би бас нэг 6 төрлийн эрүүл ундааныг хэлчихье. Энэ 4 их эрүүл ундаан гэж байгаа. 2 сайн шүл гэж байгаа л да. Тэгээд нэгдүгээрт нь бол одоо саяхан хэлсэнтэй адилхан ногоон цай орж байгаа маа. Тэгээд үзмийн улаан арх. Дээрээс нь бол энэ тараг орж байгаа юм. Ариг тараг. За дээрээс нь бол буурцгийн шөмс гэсэн үг. За энэ буурцгийн шөмс өөрөө л хийж уувал сайн. Одоо буурцгийн шөмс бас дөндөө ярьсан шүү дээ. Өөрөө яаж хийж уух уу гэд ярьсан тийм ээ. Түүний гадна бол одоо 2 сайн шүл гэж байгаа. Яснай шүл. Яснай шүлийг уухтаа заавал тосын авсан байх ёстой. Тостой уугаад үлдгээд амархан одоо баян эрхэм мөчөнгүүд олно шүү дээ. За тэгвэл бас нэг нь бол мөөгнөө шүл гэж байгаа. За мөөгнийхэн манай монголчууд одоо Монголын нутагт одоо зөндөө сайхан цагаан мөг ургадаг, олон төрлийн мөг ургадаг. Дэвч бол манай монголчууд энийг их бага хэрэгэлдэг шүү. Энэ манай нутагт одоо нэг бас мөөг ургадаг. Тэгсэн чинь манай монголчууд нь түүхгүй хятадууд нь бол маш их дүүж байгаа байхгүй. Манай хятад үндэстэн бол энэс чанарын сайныг ойлгодог байх л да. Тэгээд одоо монголчууд нь ултар хэрэглэгчгүй нутаг дараа гарсан гайгаад сайхан гаралтыг хэрэглэхгүй байна. Мөөгч одоо зөндөө байна дээ. Энд байх юм чи мөөгийг олж илүүхэн хэрэгжилж байгаарэ. Мөөг эрүүл мэндэд маш их чухал болно шүү.